За үндсэн хуулиар бол манай шүүх засаглал бол хараа тус байх ёстой. За энэний бас нэг шүүгч нарыг сонгон шалгаруулдаг шүүхийн ерөнхий зөвлөл 5 гишүүн сонгогддог. Энэний дөрвийг бид нэр ярьж байна. За мэдээж энэ журам энэ хуулиуд бол бас төгс төгөлдөр биш байна. Тэр нь ойлгомжтой. Зас залруулах юм зүйл байна. За өмнөх журам өмнөх хуулиар явж ирсэн шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүмжлээд байгаа шүү дээ. Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгч ус гишүүдээс очсон үнээс дарга дагаа яваад байна гэж. Бүрэн эрхэнд дуусаагүй байхад л татаад авчдаг, болиогоо явцдаг ийм үйлдэлүүд гарч ирсэн. За нөгөө талаар манай шүүх өнөөдөр ямар шүүмжлэлтэй авчирч байна вэ гэхээр би нийт шүүгчдийг хийж чадахгүй. Гэхдээ хөгжлийн банкны сонсгол явсны дараа хөгжлийн банк 40 тэрбумыг идээд алга болгоцсон ийм нөхдүүд 40 саяын торгуул аваад гадаа тэр довжоон дээр бие бинийгээ үнсэлцээл ийм шийдвэр гаргаад байгаа шүүгчтэй. Энд ард нийт иргэд бол дургүй байгаа. Бухимдаж байгаа. Тэр хонглыг яаж өгсөрж яах вэ гэхээр одоо бас арай өөр болцсон юм билээ. Энэ шүүхийн сахилгын ороо шүүхийн ерөнхий зөвлөлөөр дамжуулаад ухсраад байна уу гэсэн ийм хардлага яваад байгаа. Тэгээд за үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь баахан шүүгчдийг халчаал буцаа тавьдгүй. Энэ талаар бол шүүгч нар өөрсдөө дуурч чадахгүй л дээ. Энэ шүүхийн ерөнхий зөвлөлд дуурж явах хэрэгтэй. Гэх мэтлэнгийн. За тэгээ шүүмжил явж л байна л да. За энэ 3 давхар байдаг нэг мэрэгчлээ ч юм уу нэг нөхрийн компьютерт хэнд нь ямар ялах вэ бүгдийг төлөвлөсөн байж идэг. Яг тэргүүрээ болдог гээл. Ийм юмнууд яваад байгаамаа. Тэгээд ийм учраас энд итгэхгүй болохоор та нар ч одоо юу одоо дав заалтах шатны шүүх гэхтэл 6 жил шүүхэд ажиллаж исэн шүүгчээс шалруулж байгаа байхгүй юу? Дээд шүүхийн шүүгч гээд 10 жил ажиллаж исэн ийм шүүгчээс шалруулдаг. Ийм маш хариуцлагатай ажил хийдэг ийм байгууллага да. Тэгэхээр энэ байгууллагад бол хууль зүйн өндөр мэргэжилтэй, мэдлэгтэй тэгээ ёс суртахуунтай ийм хүмүүс байх ёстой л доо. За тэгээ энийг шалгаруулж байгаа энэ манай их хурлын гишүүч гэсэн бид нар энэ хүмүүсээс ёс суртахуун ихэ шаардаад байдаг. Бид нар өөрсдөө бас тийм баймаар байгаамаа. Мэдээж хэрэг одоо шүүхээр ямар нэгэн гин буруугийн тогтоогоог бол хинч буруутай биш л дээ. Гэхдээ асуудал нь одоо хууль хяналтын байгууллагаар явж байгаа яллагтагчаар татагдсан ч байд юм уу? Ийм улсууд одоо саналаараа энэ шүүхийн ерөнхий зөвлөлийг одоо шүүгч нарыг шалгаруулдаг энэ байгууллагыг сонгон шалгаруулах энэ юмд нь бол оролцдоггүй баймаар байгаа. Би болчихоо гэд. Ингэж л үлгэр жишээ үзүүлж ингэж явж байвал энэ улс орончин энэ хууль тогтоох байгууллагад итгэлчин энэ шүүгч нарт шүүхийн ерөнхий зөвлөлд шалгаруулах энэ зүйлд чинь итгэл үнэмшил нь арай бий болж эхлэх юм. Тэгээ мэдээж хэрэг арчил гэдэг чинь цаг хугацаа шаарддаг юм зүйлэлдээ эргэж гисэн эндээ бэлтгэгдэж байгаа бах. Жилээс жилд өөрчлөгдөж байгаа бах. Тэрлөө одоо шударга ёс руу энэ бүх юм руу алхам орж байгаа гэдэгт итгэл найдаж байна.